Сайн байна уу? Амралтын өдрийн минь. Би сая 5 дахь өдөр Instagram дээр дараагийн влогоор асуух зүйлээ асуугаад үлдээгээрээ би влогоор оруулаад асуултанд нь хариулнаа гэд стори оруулсан байгаа. Миний нэг нүдний доогоор ингээд аягүй хөхрөөд компьютер дээр ингээд ажил дээрээ өдөржин суугаад дахиад ингээд уцаа оролдоод ингээд нүдний доогоор ингээд хөхрөөд ирсэн жоохон ядраад байгаа юм уу? Нүдний доогоор жоохон уудан зэрэг үсээд байгаа юм. Тэгээд энэ цохны тосыг авсан байгаа. Ийм тос. Ийм тосоо. Тэгээд дотроо 3 төрөл байсан энэ цохны тос нь. Тэгээд надаа ийм хөөрхөн хөрхүүрийн осор хамт бэлгэлж явуулсан байлээ. Бас энэ цохны тос нь 3 төрөл байдаг гэсэн шүү дээ. Тэгээд ийм 3 төрлийнхоо ингээд цохны тосоо гурвангийн зөөр нэг удаагийн тавих ийм симпл ингэж бэлгэлж явуулсан байлээ. Гадаа харанхуй болчихлоо. Арамин. За өнөөдрийн влогоор би та бүхэндээ Instagram-аар асуусан асуултнуудад нь хариулъя гэж бодлоо. За тэгээд одоо бүгдээрээ асуултаа хэлцгээе. За эхний асуулт болохоор хэдэн наснда хүүхэдтэй болвол зүгээр вэ гэсэн асуулт байна. Миний бодлоор яг тэдэн нас гэсэн зүйл бол байхгүй. Харин яг ер нь бол нийгэмд байр сууриа олж ижил хүүхэдтэй болсон зүгээр гэж бодож байна. Тэгэхээр ойролцоогоор за их сургуулаа мэдээж төгсөн яг өөр тохирсон хүнтэйгээ уулзрна. Тэгээд мэргэжлэрээ ч юм уу тий ингээд өөрийн орлогоо олдог зүйлтэй болоод тэрийг тогтмол хийгээд 1-2 жил доотлол нь бол тэгсний дараа ер нь бол хүүхэдтэй болвол зүгээр гэж бодож байна. Тэгэхээр чинь их сургуулаа төгсөөд за ажлын байрнаа гараад 1-2 жил болсны дараа ихэр чинь нас нэг 25-6 юм уу? Тэр хавцаал ер нь хүүхэдтэй болвол зүгээр гэж бодож байна. За дараагийн асуулт Солонгост амьдрахад зарлаг хэрэг вэ гинэ. Зарлаг зөндөө. Одоо тэгэл нөх хүүхд талцсан болохоор ч бас аваа хөрхөн гарна штэ. Байрны түрээс гихт чинь л манайх чинь одоо нөгөө Монголоос хөөхийн мөнгөтэй хамт сарын 750,000 вон чинь төгрөгөөр сая 400 сая 700 мянган төгрөг юм уу? Тэгэл автобус, метро, хоол унд гэл ингээл бас л хөрхөн явж өгнө. Гэтэ бол яг нэг Солонгост цалин өндөр болохоор чинь бас хөрхөн мөнгө төгрөгөөс хоригдлуул чинь хэрэглэл чинь их боломжтой бас Монголыг бодвол цалин хамаагүй өндөр учраас. За Солонгост хэр удаан байх вэ? Монголдоо ирэх төлөвлөгөө байдгүй гинэ. Нэх одоо л нэх ер нь удахгүй. Ойрын хэдэн жилдээ буцна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэр талаараа бид ярилцж байгаа. За дараагийн асуулт хизээнээс бичлэг хийхээр шийдсэн бэ? Бичлэг хийхэд ямар хүндрэл гарсан бэ гинэ. Бичлэг хий гэж би бодсон хугацаа бол Mongolian Family гэдэг бараг хамгийн анхны влог хийсэн хосууд штэ. Тэгээ тэдний влогийг дөнгөж анх хийж эхэлж хат үзчихэд ингээд амар гоё яг тэр хоёрын влог тэрний хөөрхөн санагддаг гэсэн надаа. Тэгээд бас яг тэрийг үзээд нэг хэдэн сар болсны дараа би бас ингээд Солонгост одоо тодоо битэрийн залуунаас өнгөрч जैन тий. Тэгээ энийг гоё ингээд дурсамжтай ингээд гоё бичлэг болгож үлдээгээд хадгалж авъя гэж бодоод тэгээ влог ер нь ингээд хийя гэж бодоод тэрнээс хойш би баг 3 жил тэгж бодсон юм байна хий гэж бодоод тэгээл яг хийхгүй яваал гэсэн. Тэгээл нэг өдөр миний төрсөн өдөр болоод төрсөн өдрөөр тодоо надаа нөгөө Canon-ы влог хийдэг камер авч өгөөд тэгэл хийж эхэлсэн. Камера аваад бич бас шууд хийгээгүй нэг 2 сарын дараанаас хийж эхэлсэн байдیں۔ Тэгээд гарч исэн хүндрэл гэвэл
мэдээж одоо эн чинь бич анхудаа хийж үзэж байгаа те бичлэгээ яаж edit хийх үү гэл ингээл мэдхгүй юмуд амар их гарна. Тэрийг ингээ асуугаад яа гэхээр яг мэддэг хүн яг тухайд надад байхгүй. Тэгээд YouTube-ээс тэгэл үзэн зарим нь ойлгохгүй ингээл тэднээс бол жоохон анхандаа бол чонд хөвгтүүлсэн л та. Тэгээд дуртай болохоор тэ гой сонирхолтой YouTube-ээс бичлэгүүд үзэл ингээл өөрөө суралцсан авдаг байсан. Бас нэг хүндрэлтэй юм гэвэл дөнгөж эхэлж байхад ингээд ойр орчмын хүмүүсийн ярьж байгаа юмнууд надад амар лайктай санагддаг байсан. Ингээ өөртөө хийж байгаа юм шиг одоо эн чинь миний л хийж байгаа одоо контент би өөрийнхөө хүснээрээ л хийн. Тэгэл дуучин одоо нэг тавьж байгаа хойно дэвсэж байгаа дуучин арай уйтгартай юм шүү. Дуугаа цоглог дуу тавиач гээл. Яг үнд бол би тийм амар чихэн чиртээс тоглолт янз бүрийн дуу тавьмааргүй хахад тэр хүн амаг яаж янзлахыг мэдэхгүй мөртлөөс ингээд хошуу дэвсээд байгаа. Яг тиймэрхүү юмнууд зүгээр яхад одоо л нэг тоохгүй л дээ зүгээр тиймэрхүү юмнуудыг анх хэлж байхад бол жоохон ялангуяа ойр орчмын хүмүүс тэгж хэлээд хахад надад үнэхээр таалагддаг байсан. Тэгэл иймэрхүү юм хийж, тиймэрхүү бичлэг хийгээч гэл ингээл амар одоо миний тайпаас шал өөр юм ингээ надаас хүсэл ойр орчмын хүмүүс. Яг таньдаггүй хүмүүс ингэж тэгж орж ирэхэд надад бол хамаагүй. Таньдаг хүмүүс намайг ямар хүн бэ гэдгийг мэдсээрэж иж ингээ надаас шал өөр юм хүсээд өөр төрлийн контент хийх гээл. Тэгээ тийм юм хийх юм бол амар их хандлт авах юм шүү гэл. Яг үндэ надад нэг тийм хандлтан чухал биш. Одоо зүгээр би өөрийнхөө дуртай юмаа хийгээл миний хийсэн миний сонирхлын зүйлийг миний сонирхлын хүмүүс л орж ирээл намайг хүрээлж байгаа намайг үзэж байгаа үзэгч маань надтай ижил төрлийн сонирхолтой байвал надад болно гэж би бол бодож тиймэрхүү зарчмаар бол хийдэг байсан байхгүй юу. Ямар нэг хандлт авах гал нэг хүмүүсийн анхаарал татсан юм хийх гэж би өөрсөө хичээдэг байсан. Яг зүгээр яг ойр орчмын хүмүүсийн тиймэрхүү ярианууд нь ингээд зүгээр намайг ойлгохгүй байгаа юм шиг санагдаад жоохон төвхтэй ямар ядаргаатай санагддаг байсан л та. Одоо л юу ч ярьдаг. За Монголд ирэх гэж байгаа гэж ярьж байсан. Сайн бодож шийдсэн үү? Эх орондоо ирэх сайхан ч бас дими биш үү гинэ. Дими бол биш ахаа. Уусаа тэгэл хизээний зат Монголд очиж амьдран. Гол нь болохоор төлөвлөгөө л айгүй хэрэгтэй байна. Монголд очиод юу хийж, яаж амьдрах уу? Тэгээд энд чинь одоо нэг Монгол дахь цалин бодвол бараг л 5 дахин өндөр цалин авч байгаа шүү дээ. Тэгээд яаж одоо аль болохоор бас ер нь ярилцчихлаа л да. Бид хоёр яавал юу хийвэл ер нь ядаж энэ авч байгаа цалинтайгаа төхвэц одоо орлоготой хуйлаа амьдрах вэ? Очоод юу хийх үү, яах вэ гэл бас ярилцж байгаа. Тэгээд удах тусам л ер нь эндээ улам хорогдох одоо тасах шинжтэй. Тэгээд мөн дээрэс нь одоо ч нөгөө залуу байгаа болохоор бас очоод бас нөгөө мэдээж маш их проблемууд гарч ирнэ. Төгжрэл, утаа, цалин хөлс гэл ингээл аюу олон бас стресс төх тиймэрхүү хүчин зүйлээс олж тэгээд залуу байгаа болохоор бас тэрийг ажирахгүй бас ингээд гайгүй Монголтаас нэг суушаад хөлөө олчих юм болов уу гэж бодоод ер нь бол 20 хэдэн жилдээ явъя л гэж бид хоёр ярилцаад байгаа. За дараагийн асуулт стресстэй ядарсан үедээ яаж тавьширдаг вэ гинэ. Стресстэй ядарсан үедээ болохоор би юу яадаг? Би ч нөгөө нэг амар чихэр шахлаад амттан идэх амар дуртай байхгүй юу? Амттангаас юусэн татгалзаж чадахгүй ингэж амар иддэг. Тэгээд яг хөө мэдээж ингээл эмхтэн хүмүүс чинь ингээл таргална гэл турна гэл тий амттай юм аа ингээл идмэр амар санагдсан ингээл одоо твчээл тий таргалчин мэрчин ингээл твчин янз бүрийн гоё хоол идэх гэхээр бас ингээл твчин. Тэгээд бас нөгөө нэг би нөгөө нэг кино үзэх айгуу дуртай байхгүй юу? Google-тэй кино, инедмийн кино, хүүхдийн кино гэж үзэх дуртай. Тэгээд тэрийг үзэхдээ би ингээд гоё өөрхөн бүх дуртай хамттай юмнуудыг амар их авцсан. Тэднээс ингээл гоё идэл тэгэл буудан дээр хэвтэл ингээл юу ч хийхгүй ингээл амар гоё ингээл зинхэнэ ангаагаал дээш харж итэл ингэж байх. Ер нь бол миний хобби юм би дуртай. Гэхдээ мэдээж одоо амьдралын шаардлагаас болоод тийх боломж нь надад тэр бүр олдоод идэггүй. Тэгээд амар ингээл ядарсан ч юм уу, жоохон стрессцэн ч юм уу, ингээл хичээгээд байхад жоохон юм хүн болохгүй болонгууд зүгээр л тэр бүгдийг би зүгээр шууд тэгэл мартал тэр чигт нь ингээд орхичдаг. Энэ болохоор миний нэгтгэх арга шүү за.
Тэгээд шууд ингээд орхиод юу ч бодохгүй тэр чигтэн тэр байранд нь орхиод тэгээд ямар ч таргалан байрна гэж юу ч бодохгүйгээр дуртай бүх амтангаа идээд, амттай хоолоо идээд тэгээд гэр орноо цэвэрлэхгүй зүгээр шууд гоё тэгэл будин дээр хэвтэл Google-тэй кино үзэл, хүүхдийн кино үзэл тэгээд унччихдаг. Тэгэхээр ингээд амар гоё болоод ингээд нөгөө нэг инедмийн кино үзэх чи хүний сэтгэл санаа аяга гоё ингээд дээшлээд яг амттай юм мэдхэр чинь бас ингээд амар гоё happy болчихдог байхгүй юу. За энэ болохоор миний нэг арга байхгүй юу. За хоёр дахаар болохоор ер нь бол би ингээд янз бүрийн хийх ингээд төлөвлөсөн ажлууд овоороод хэлэхээр тэрийг би ингээд амжуулж чадахгүй болохоор тэрэндээ би хөвчлэн стресстэй байхгүй юу. Тэнгүүд би шууд одоо тэртэйгээ нүрд болчдөг гэх юм уу. За энийг би одоо усан яадаг гэсэн би заавал энэ өдөр би хийх ёстой гэл ямар ч одоо заавуу шалтгаан байсансан би яаж амжуулаа хийх ёстой гэл нүүр тулаад тэрийг аваасаа ингээл амар өөрийгөө бүр ингээл зүгээр ингэсээр аа тэгээд ингээд амжуулаад ингээд хийчдэг. Тэгээд ингээд одоо миний тэр овоорсон ажлууд ингээд хөрхөн биелээд би ингээд амар амжуулж болохгүй байсан үед би ингээд амжуулаад чадчих юм бол нөгөө нэг стресс маань арилждаг. Иймэрхүү хоёр арга. Тэгээ хөвчлэн л ер нь бодин дээрээ дэшээ харж өгтөн дөө кино үзээд. Охиноо цэцэрлэгт өгсөн талаараа хөхүүл бол уйлж байсан уу? Нэмж өгсөн үү цэцэрлэгт гинэ. Би нэг халууцад миний ингээ хатарч явах ачлаа. Юу. Цэцэрлэгт нөгөө ингэсэн байхгүй юу? Би бол нэг нагас хүрээд яг цэцэрлэгт өгье гэж бодсон. Тэгээд тэгсэн чинь гинэт энэ ажил ингээд гарч ирээд миний одоо орсон ажил. Тэнгүүд нь тэгээд за бас хэдхэн сарын ингээд зөрүүнийх ялгаа байхгүй бах гэд тэгээд шууд 7 оны дотор цэцэрлэгт олж өгөөд тэгээд охинтойгоо нэг 3 хоног хамт цэцэрлэгт нь хамт яваад баг цагаар өгөөд тэгээд явсан. Тэгээд харцангуй нэг хүндрэл ерөөсө гарч ирээгүй одоохондоо нэг гооч нь 9 сартаас цэцэрлэгт явж эхэлсэн юм байна. Тийм болохоор ээж аваагаа арай нөгөө дагаж уйлж аас нөгөө мэдэхгүй болохоор хүүхэд нь ингээд дагалж уйлахгүй болохоор ч айгүй нөгөө санаа амар ингээд ажилтаа явд юм байлээ. Тэгээ хоёрт би охиноо ингээд баг цагаар их нээлтэн цэцэрлэгт өгьгээд тэгээ нөгөө ажлынхаа захирлаасаа гуйжаад нэгээс орой 7 цаг хүртэл ажиллахаар болоод тэгээ охиноо 11 өнгөрөө цэцэрлэгтээр наваачиж өгөөд аавынхаа ажил 3-аас тараад 4-өөс авчдаг болохоор манай охин өдөр 4-5 цаг цэцэрлэгт явдаг. Тийм болохоор бас гайгүй. Тэгээд хөхүүл манай охин ч хөхүүл ерөөсөө ууч ерөөсөө уудгүй. Тэгээд миний яг нөгөө бор олон ороод манай охин ч одоо ингээ 3-4 сар болчихоо болохоор хөхний сүйдсэн одоо ингээ нөгөө багассан. Тэгээд заавал өдөрт нөгөө хөхөө шаардлагагүй цэцэрлэгтээр байгаа хугацаанд хоол бор олон орсон учраас хоолндоо зүгээр идээд зүгээр агаа. Гэтэ би нөгөө цэцэрлэгийн хоол нэгдүүлэхгүйгээр гоод дандаа нэг гэртээ иддэг байсан хоол нь бэлдэж өгч хийж өгч явуулж байгаа. Тэгээд тийм болохоор ер нь харцангуй гайгүй байгаа ерөөсөө уйлж байхгүй. Тэгээд хүүхд ер нь жоохон эрт өчгөр бас нөгөө нэг тэгж дагаж уйлж муулах тиймэрхүү зангууд сураагүй байгаа болохоор тэгж уйлж ярих нь ер нь харцангуй гайгүй байдаг юм шиг санагдсан надад. За влог яаж хийж сурах вэ гинэ. Хийж эхэлж хийж сурандаа багаар. Тэгээ би энэ талаар яг уулын сургалт орвол ямар вэ гэд Instagram-ийнхаа хүмүүсээс асуусан. Тэгээд одоохондоо жоохон завгүй байгаа болохоор орсон гэсэн он гарсны дараа орч магадгүй. Тэгээд би яг орвол ямар хөө байдалтай яаж орох уу гэж бодол байгаа л та. Тэгээд аль болохоор бас ингээд амар хүртээмжтэй, ойлгомжтой бас маш тодорхой бичлэг хийгээд өөрийнхөө видео эдит хийж байгаагаа ингээд бас бичлэгээр ингээд оруулах гэж байгаа болохоор тэгж оруулахын тулд бас ингээд цаг зав шаардлагатай учраас нэг яарч болсон болов юм оруулцснаас он гараад яг гоё төлөвлөж байгаа, сайн бэлтжиж байгаа. Тэгээд яг тиймэрхүү сургалт орохын үед бол орно. Гэхдээ он гараад гэж бодож байгаа. Гоо охины дүү хизээ гарах бодолтой байгаа вэ гинэ. Гоог нэг 5-6 хүрэхээр 2 дахь хүүхдээ төрүүлэе гэж бодож байгаа. Яагаад гэвэл ер нь бол яг тэр хугацаанд дахиад ингээд хоёлаа яг зэрэг ажиллаад
нэгт ингээд гэр бүлийнхээ одоо байгаагаасаа дахиад жоохон нэг левел ахиулж ийж бас дараагийн хүүхдээ төрүүлэе гэж бодож байгаа. Хоёрт болохоор охиндоо бас ингээд нэг өөрөө яг хөөрхөн биеэ даатална, нэг 5 6 хүртэл нь яг сайн ингээд анхаарал халамж ингээд тавиад сайн анхаарад цаг ингээд сайн гаргаад бас ингэж байлгая гэж бодсон учраас гуравт болохоор би бас нэг өөрийнхөө сэтгэл зүйн байдлаа бас бодсон л доо. Ойрхон 2 4-д одоо нэг удахгүй дахиад нэг төрчүүл гэж бодохоор бол үнэхээр ингээд нөгөө сэтгэлд буухгүй нөгөө төрхийн өвдөл мөвдөлч одоо хүртэл яг ингээд нөгөө толгооноос арчигдаагүй байгаа. Тэгээд бас ингээл одоо л нэг арайш нэг ингээл нэг гоё буцаал хэвэндээ хораал ингээл тураал ингээл хоч уснууд маань ороод ингээл гоё бичэдэл дахиад ирсэн болвол яг хөөрхөлтөө бондоогоо нөгөө пингүү шиг. Гэтэл одоо л ингээл бас нэг гоё ажил төрөлд ороод ингээд яаж яах дахиад ингээд би гэртээ ингээд үнэхээр ингээд дахиад нэг 2 жил сууж чадах уу гэд ингээд өөрөөс асуух хорвоосоо чадахгүй гэт хичээлээ дотор байгаа хонгорцол маань. Тийм учраас нэг 5 6 жилийн дараа нэг 2 дахь хүүхдээ төрүүлэе гэж бодож байгаа. Дараагийн асуулт. Хөөрхөн мамагийн уснууд захиалга авахгүй, згоогийн өмсдгүү чи гинэ. Хай Монгол руу хувцас сэлгэр авах бараа захиалга авдаг болъё гэж бодож байсан уу? Онлайн шоптой болох уу? Онлайн шоп ажиллавал хувцснууд захиалж авмаар байна гинэ. Яг би угаасаа нөгөө Instagram дээр бол лайваараа хэлдэг шүү дээ. Би угаасаа жирсэн болохоос өмнө ингээд хувцсны бас захиалга авдаг байсан. Ингээд жирсэн болоо болцсон ингээд. Тэгээ одоо бас яг уу карго марго хурдан очоод болчвол тэгээ би чи одоо бас нөгөө нэг уцнууд Монгол руу явуулаад угаасаа 7 хоног болгоно нөгөө агаарын ачаа Монгол руу явуулаад тэгээд угаасаа 7 хоногт нэг удаа карго орж байгаа учраас буцаад бас хуцсныхаа захиалгаа аваад нууцнуудаа авчиж өнгөө бас 7 хоног болгоно хүмүүсийн хувц захиалсан юмнуудыг бас авчиж өгдөг юм билүү гэд буцаад тэр захиалгаа авч эхэлт юм билүү гэд бодож байгаа. Тийм болохоор буцаад тэрийг эхлүүлэх байхаа. Ямар төрлийн кино дуртай вэ гинэ? Энэдмийн кино уу, хүүхэлдэйн кино дуртай. Бидэн хайртай юу үзэгчдээ гинэ. Би бүр маш их хайртай. Яагаад гэвэл яг ингээд намайг үздэг хүмүүс яг надтай ижил төрлийн сонирхолтой. Яг л ингээд анханасаа би YouTube vlog хийж эхлэхэд миний хүсэж исэн тэр ингээд хүлээлт ингээд яг тийм хүлээлтийн үзэгчд гэх юм уу? Яг ингээл намайг амар их дэмждэг, зөндөө олон гоё комментууд үлдээдэг. Тэгээд яг ингээд нөгөө үлдээсэн комментууд над руу бичдэг чатууд нь яг л яг нэг миний төрлийн надтай адилхан сонирхолтой ингээд яг хүмүүс яг ингээд амар гоё цугларсан юм шиг надад санагддаг. Тэгээд юм учраас бүр маш их хайртай. Охин хэр гэрээ бужигнуулдаг вэ? Тэр дорн цэвэрлээд явдггүй гинэ. Охиныхон одоо муухай болгосон юмыг бол тэр доор нэг цэвэрлж явдггүй. Харин өөртөөхөө одоо идэж уусан аяг тавч юм уу ингээд өөртөөхөө өмсөн хувцсанаар гэл ингээд тиймэрхүү юм бол аль болохоор ингээд тэр доор нь ингээд янзлаа авчдаг. Тэг манай охин тэгтэн их амар тэгж гэрээ буулгаад идэх юм аа. Яг нөгөө газраар бол ингээд тоглоомнууд нь бол угаасаа ингээд асгагдсан том өрөөнд газраар дурангойгийн тоглоомнууд байждаг. Тэрийг бол угаасаа өдрийн туршигч хийдэж хураадгүй, орой унтсныхаа дараа нь хураагаад цагсанд нь хийгээд хураачдаг. Өглөөс ирэнгүүт нь газраар дахиад тоглоом асууж өгөө тоглолцдог. Яг тэр хэсгийн газраараа л ингэж тоглоомнууд нь л хөглөрнө. Өөр нэг амар юм хум тэгш нөө буулгаад одоохондоо нэг тэгж нөө сахилга хуутах амар сахилга голох тийм нас ирээг байх шүү байна. Яг яагаад тодоо ахыг сонгосон бэ? Ямар үйлдэлээс нь болж гинэ? Одоо амар халамжтай. Тэгээ намайг амар хэрэглүүлдэг. Тэгээд миний хүссэн зүйлийг хизээч үгүйсэхдэггүй. Миний хүсэж байгаа юмыг бүгд нь окей гэл ер нь бол дэмждэг. Тэгээд надтай адилхан ер нь бол ингээд цэвэрч болохоор бас айгүй амар байдаг байхгүй юу? Би ингээл одоо гэр орноо цэвэрлэхгүй бол тодоо ажиллаад гарч ирэл гэрээ цэвэрлждэг ч юм уу. Тэгээ нөгөө нэг айгүй тийм зөөлөн бохгүй тодоо тийм амар мухаа ааштай, ууртай хийё гэсэн тийм харьцаагүй айгүй юм нөгөө зөөлөн.
Тэр нь бас надад амар таалагддаг. Тэгээ ер нь бас аюу тийм үү тайван одоо тийм болохоор би чинь нөгөө нэг бас яг тийм тайван хүн бас биш байхгүй юу. Нэг юм санаа сэтгэл төгсчихээр бас ингээл жоохон ингээ тайван бас болохгүй л ингэчдэг. Тэгвэл хажууд ингээ тодоо ингээ амар тайван байгаад тахаар ингээ битүүрийн балансаас ингээ хөрхөн таарчдаг гэх юм уу. Гэр бүлийн ингээ уурнасгал. Тэгээд би ингээд нэг жоохон асуудал толгоорвол ингээл яана гэл ингээл амар ингэж юм тодоо ингээл болно штэ арай ингэжтэй гэл ингээл амар тайван байдаг хгүй. Тэгэхээр ингээ битүүрийн ингээ баланс амар яг тэр тал дээр амар таарчдаг. Ер нь бол нэг тиймэрхүү байна. Тэгээд бас анхнаасаа нөгөө битүүрч айгу багасаа үргэж эхэлсэн. Тэгэл багасаа л анхнаасаа л ингээл тодоотой харьцаар амар тэгээд муухай илтв, муухай муу санаагүй. Айгу тийм нөө зөв хүүхэд юм шиг, зөв зөөлөн хүүхэд юм шиг санагддаг байсан. Бага ахтаа үргэж яхад одоо ч тийм. Охинд нь хамгийн хэрэг болсон худалдан авалтууд гинэ. За хамгийн хэрэг болсон худалдан авалтууд одоо хүртэл хэрэгжилж байгаа худалдан авалтууд гэвэл хүүхдийн ор байна, хикээс авсан ор. Тэгээд тэрэг нь байна. За тэрэг бол үнэхээр би бол энэ тэргийг авсандаа үнэхээр их баярлагдав. Гоогийн тэрэг нь юм нөө том дугуй муутай болохоор ингээл нөө дөргөлт моргөлт тэгж амар ингээл түр таргал толгоо нь ингээд дөргөөд байдгүй аюугаа тэмцүүлэн. Тэгээд тэрэг нас аюу тийм хасаархан ер нь тэрэг нь бол бүр бэст сонголт байсан. За тэгээд нөгөө памперстай юм нөгөө 3 давхартай нөгөө төрдөг 50 эд штэ хикагийн тэр байна. Тэрийг одоо хүртэл хэрэгэлдэг. Тэн дээр ингээд гоогийн ойр зургийн санаа төрсөд ингээл юм тангийн 50 тэгэл биеийн тоос савн шампунь нүсний альчууруудын нүүр чихвэж 50 памперсуудын 50 гэдэг яг ингээд ойр зур хэрэгэлдэг тиймэрхүү ахуй хэрэглээний юмнуудыг тавьдаг. За өөрчм нөгөө том өрөөнд сүүлд авсан нөгөө хүүхдийн зөөлөвч ийм нөгөө зөөлөвч матрас гэх үү одоо влог дээр суудсан баха намрын влог дээр орж байгаа. Тэрэнд бол амар сэтгэл хангалуун байгаа. Айгу яг тэрийг сайн зөвийг сонгож авсан гэж бодож байгаа. За ер нь бол иймэрхүү л байна да эдгээр зүйлсүүд. Санхүүгээ хэрхэн барьдаг вэ? Яаж чанга байх вэ гинэ. Санхүүгийн болохоор санхүүгийн талаар хүмүүс бас амар их асуусан байсан. Энийг зөв базаад нөө товчхон хэлэхэд бол санхүүгээ би барьдаг. Тэгээд яг сэтгэл хөдлөл худалдаа авалт хийхгүй болохоор яг болцдог байхгүй юу? Ер нь бол яг сэтгэл хөдлөлтөд автаал ингээл одоо сэтгэл хөдлөл нь яаж гарч ирдэг вэ гэвэл жишээлбэл хямдрал ингээл зарлангуут хямдралын хувцснаа за хувцсан дээр чи алдаа хэрэгжлэх эмхтэн хүмүүс учраас хувц ингээл гараал ирдэг тэнгүүд хямдарсан байна авчи гэл ингээл нөгөө нэг хямдарсан хямдхан юм дээр хүн яг ингээд амар сайн ингэж нөгөө яг үнэхээр энэ хувцнаад хэрэгтэй юу би нэг юутай зохицуулж авах вэ гэд амар сайн бодохгүйгээр хурдан шийдвэр гаргаад авчдаг юм шиг санагддаг. Тэнгүүд яг нөгөөтгөө дараа нэг өмсдгүү ч юм уу тийм ингээд шалт юм мөнгө өрөөд ингээд хардаг. Тэг би яг Солонгост ирээд ихний нэг жилдээ яг ийм байсан бохгүй юу. Нөө жоохон хүүхд болохоор бас нэг юм үзээгүй юм шиг ингээл юм үзээгүй ч юм уу угаасаа. Тэгэл нөө цалинмаланга аваад нөгөө хитэн 5 засаа барилт дэлгүүр яваал нөгөө нэг үнтэй нэг хувцанаар үнтэй байна гэл нэг авдгүй ч юм уу үнтэй уцыг хямдрал хүлээгээл хямдрал гэл тэгэл нөгөө нэг хямдралын дууцыг ч ухаал. Тэгэл нөгөө нэг хямдхан болохоор гэл нөгөөтгөө тоохгүй хямдхан байх хувц авчдаг сэтгэлийн өөрлөөр нөгөөтгөө нэг ганц хоёр өмсөлөөд дахиж өмсөхгүй тэгэл дүүргээ болоод тэгээд тэнгуут яг өндөө нэг хямдралын 4-5 хувц чинь нэг гайгүй хувц авах мөнгө болчихж байгаа байхгүй. Тэг хэрвээ нэг гайгүй хувцыг би зур авсан болвол одоо тэр чинь гайгүй үнэтэй болохоор хүн амар ач холбогдол өгөөд аягүй сайн ингээд нөө бодож тунгаагаад за энийгээ би яг энэ хувцтай ингэж гоё ингэж зохицуулж өмснө ингээд аягүй нөө яалтгүй аягүй сайн бодож авд юм л үнэтэй юм ахаар хүн чинь. Тэгээд яг нэг жилийн дараас эхлээд бол нэг тийм нэг хямдралын хоцгонор яахгүй энэ болохоор жишээ татсан л кейс шүү. Тэхээ болцсон. Тэгээ тийм учраас ер нь сэтгэл хөдлөлд автаж худалдан авалт хийхгүй байх. Тэгээд яг л одоо энэ бас нэг юм яг л энэ сар хадгаламжийн насандаа 1 сая төгрөг хийн гэсэн бол яг л тэрийг ямарч одоо бүр үнхээр бүр тулсан л одоо янз бүрийн тийм шалтгаан биш болвол яг тэр 1 сая хийгээд үлдснээр нь ингээд болгох.
Тэгээ хүн чинь яг уусаа тэгээд хуримталтаа хийгээд үлдсэн мөнгөөрөө яаж ч жаад ер нь бол болох ч тийм дөө. Тэгээ битээр болохоор яг намайг жинсэн болохоос өмнө болохоор яг нэг өдөр цалингаа аваад би гэр бүлийнхаа дан санхүүг хариуцдаг байсан. Тэгээд одоо яг цалингаас тодорхой хэмжээний жоохон мөнгө аваад өөрийнхөө дуртай юмдаа зарцуулна. Тэгээд би үлдсэн яг 2 хүнийхээ цалин нэгтгэж аваад битээр яг нэг сар болгон хөрмөлгийн насанд тэдэн сая төгрөг хийнэ гэдэг ийм нормтой байдаг гэсэн жинсэн болохоос өмнө. Тэгээд яг тэр нормоо яг бүгдийн заавал хийн тэр сараа яг тогтсон цалин боосны маргааш яг тэр өдөр битээр 10 цалингаад 11-нд нь хийдэг гэсэн байхгүй юу. Тэгээд 11-нд нь заавал шууд тэр тогтсон мөнгөө хадгаламжийн насанд дэдэг байсан. Тэгээ үлдснээр нь битээр ингээд хэрэглээгээ зохицуулдаг байсан. Тэгээ одоо болохоор нөгөө би чинь жирэмсэн болоод сүүлийн ингээд баг 2 жил ажилгүй байсан болохоор нэг хүний орлоготой болохоор бас дээрээс нь битээр нөгөө өмнө нөгөө байрны зээлтэй байсан болохоор сайн хавар дуусна л та. Тэгээд тийм болохоор хуримталтаа мөнгө хийж чадаагүй. Тодоогийн цалингаас яг нөгөө зээлтэндээ хийх ёстой мөнгөө хийгээд үлдэгдлээр нь хэрэглээгээ болгодог байсан болохоор тэгээ одоо харин он гараа буцаад хадгаламжиндаа тэгж тогтмол мөнгө хийдэг яг темп маань ер нь эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Яагаад гэвэл нөгөө зээл маань дууссан. Тэгээ битсэн ажилд орсон байгаа болохоор тийм байна. За та ямар камераар яаж бичлэг хийж яаж тавьдаг вэ? YouTube дээр тавихаар чанар нь муу байна уу гинэ. Би ч нөгөө анх бол Canon M3 гэдэг камер ашигладаг байсан. Тэгээд одоо л ерөөсө камер ашиглахаа болцсон. Одоо миний утас бол iPhone 12, 12 Pro мөрөө бичдэг 12. Тэгээд одоо л би зөвхөн утсаараа л бичдэг. Тэгээд гол нь нөгөө нэг edit хийж байгаа нөгөө нэг одоо app-ууд ч юм уу програмууд нь бас чухал хаа. Би болохоор iMovie дээр edit хийхээр iMovie бол бичлэгийн чанар нэг багасаад идэггүй. Тэгээд VLLO гэдэг апп дээр бас edit хийдэг. Тэрэндээ би нөө сар болгон мөнгө төлж edit хийдэг болохоор мөнгө төлчихөөр бичлэгээ хадгалахад яг 4K-аараа хадгалагддаг байхгүй. Тэгэхээр бас бичлэгийн чанар ерөөсөн ундаггүй. Тийм болохоор айгуу ер нь нэлээд хөрхэн чанартай орчдөг. Солонгост амьдрахын сул тал, эрэг тал бас юу вэ? Их сурвалж бидний талаарх мэдээлэл өгөөч. Яг энэ дунд хэсгийн чон буруутсан ч ойлгодгүй. За яг та Солонгост амьдрахын сул болон эрэг тал юм байна. Тэгээд эрэг тал бол ер нь тоочод башгүй. Тэгээд Солонгос ч аюу гой ая тухтай амьдрахад бас боломжтой орнуудын нэг. Цалин хөлс өндөр, ажил төрөл олдоц ихтэй. Хүн өөрөө л ажил хийх хүсвэл ажил бол хангалттай, өндөр цалинтай байж идэг. Тэгээд хоолунд бас хүнсний зүйлүүд дэлгүүрээс авахд бас баталгаа чанартай. Тэгэл хувцас хоноор ингээд одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн олдоц их сонголт ихтэй. Тэгээд зам бам төгжрөлгүй сайхан гэд ер нь бол тиймэрхүү. Сул тал гэвэл жоохон нэлийн завгүй тийм шахуу скетчүүлтэй л ер нь ажиллаж амьдэрдэг Солонгост бол. Одоо Монголч ч юм бол ингээл хагас бүтэн сайн намраал найз нөхдөйгөө тавтахын орой болгон шоудаа ч юм ингээл нэг тийм байгаа шүү дээ. Амар гоо ингээл завтай. Солонгост бол ер нь багтаа нэг тийм зав бол бас гарахгүй. Нэлийн шахуу скетчүүлтэй амьдэрдэг л да. Одоо би бол одоо сүүлд энэ ажилд ороод яг хагас бүтэн сайн ингээ амраад байна л та. Тэрнээс өмнө ингээл оюутан байхдаа бол оюутан бакалаврын оюутан болохоор хичээлтэй. Тэгээл нөх хичээлгүй өдрүүдэд ажил хийхгүй бол болохгүй. Хичээлгүй бүх өдрөө амрахгүй, хагас бүтэн сайн ч амрахгүй, өдөр шөнөгүй ажиллана. Тэгэл өдөр шөнөгүй ажиллаж байгаа оюутнууд чинь ингээл өөр оюутан найз охтуудтай уулзаалаас гоё ингээл гарч ороод гоё зугаалал явъя гэхээр хоорондынх нь цаг нар нь ингээл тохирч өгөхгүй. Тэгээд тэр нас ер нь жоохон нэлээд ядардаг. Амьдралтаа хийж байсан хамгийн сайхан мартагдахаарууд орсон чинь юу вэ гинэ. Ер нь бол ээж болсон үе юм уу? Яг тэр ээж болсон яг гоо төрөөд дөнгөжүүлээд гарч ирсний дараах тэр үе айгу мартагдахаар юм байна. Яг бол нэг гоогч бас нөгөө айгу том байна гэдэг. Би ч өөрөө амар жижигхэн биетэй гоо 3-800 амар том байна. Толгооноос ер нь нэлээд том.
Тэгэл нөгөө нэг сүүлийн 1 сар бол юм чи ингээ яана. Ингээ өөрөө чи юм жижигхэн битээ хүүхд чи юм том энэ дээр айгуух санаа зовж ингээл амар их тэгдэгсэн аахгүй юу. Тэгэл надад тэр ингээд бас ингээ амар хэцүү дарамтаа санагддагсэн л да ингээл бас анхны ихний төрөлтөөр бас хийсрээр төрчмөөргүй байдаг, өөрөөрөө төрчмөр байдаг. Тэгэл ямар ч асуудалгүй би ингээл амар олон цаг хүртэл бараг 12 24 цаг хүртэл төрөх байх гэсэн чинь би чинь 9-өөс эхэлж яг амар өвдөж эхлээд 10 11 12 1 2 нэг 5 6 цаг л яг эрчимтэй амар өвдөл яг төрсөн. Тэгэл яг тэр өвдөлт бол ингээ уусаа 6 цаг өвдөж амар өвдөө. Тэр өвдөлтийг бүгдийг ингээл давж гараад тэгээд нөгөө нэг эмчнэрийн санаагаа зовоогоол байсан том толгойч нь асуудалгүй гаргаал ингээл тэгсэн болохоор яг ингээд яг гоо мэдүүлэл гараад ирсний дараа ёо ингээл яг нэг том юмны ард ингээл уусаа амар гарч ингээл яг нэг өөрөөрөө бахархаал дээрээс нь ингээл тэр гитсэндээсэн амар тэсэн ядан тоглон хүлээдсэн хүн ингээл гарч ирээл царайг надаал амар гоё яг тэр мөчөл ер нь амар гоё байсан. Тэгэл яг санаа умраал явчт юм байлээ яг. Тэр мөчөл хэдэж мартагдахгүй гоё дурсан чи. Солонгост амьдрахад 1 сарын өрхийн зардал хэд орчим болдог вэ? Манайх бол нэг 2 сая дунджаар 2 сая 2 сая 500 мянган вон ч юм уу. Тэр хавцаа болдог. Хүүхдээ хараад гэрт удаан байхаар сэтгэл готролд орох гээд байх юм аа. Ийм үе тохиолдож байсан үү гинэ. Надад болохоор нэг яд байсан. Би нөө түрүү хэлсэн шүү дээ яг төрсний дараа л нэг тэгж яасан гээд. Тэгээ тэрнээс хойш угаасаа би ч нөө хичээл номдоо яваал 106 сар хүртэл хичээлдээ очиж байгаа. Тэрнээс хойш бас ингээл влог энтрэгээл бас завгүй. Тэгээд би чинь тэгээд охноо тэрхтэн турч чадаад амар гадуур амар их тийм тэмдэг байсан. Ийшээ дэлгүүр охинтойгоо дэлгүүр хийсэл. Тэгээ угаасаа юу гэдэг гэртээ байгаад тахгүй гоё яг түүхтэй давуулаад гоё найс нөхдөд хороо зочилдог ч юм уу. Эсвэл орой нөхрөө ажиллаас ирэнгүүт нь хөлтөөлтэйгэл гоё салаа молон орол хүмс руугаа бодуулаад гоё тэгээд өөртөө яаж жаал гоё цаг гаргаад дуртай юм хийгээрээ. Ойлгонаа хүүхдээ хараад өөртөө яаж цаг зав гаргаж ийм гоё байдаг вэ гинэ. Ийм гоё. Тэнийг амар тхийн хичээд байдгүй зүгээр л байгаа моментдоо өөртөө хүслээрээ зайхан амраал зугаалал ингээл зүгээр байл гэж боддیں۔ Зөв байгаа моментд л өөртөө хүслээрээ хүссэн юм хийгээл бай гэж боддог байхгүй. Одоо бид тээр ингээл хүний нутагт хоёулахнаа хүүхдээ хараад хүүхдээ өсгөөд ингэж байж ингээл нэг ингэж ярихыг өрсө хүсдэггүй. Яагаад гэвэл энэ чинь ингээл бид тээрийн сонгосон амьдрал бид тээр өөртөө л хүсэж ингэж хүүхдээ болсон. Бид тээр юу гэдэг бид тээрээс өөр хин чарахгүй. Тэгээл яг бас хүүхдээ харж ингээл одоо зөвхөн хүүхдээ цаг зарцуулаад бас байхаа хүсдэггүй. Хүүхдээс гадна бид тээр ч өөртөөс хүн өөртөө уцаа хайрлаад өөртөндөө бас цаг зарцуулах хэрэгтэй гэж боддог. Учраас аль болохоор ингээл одоо туртай юм аа нэгнийхээ ингээл туртай юм аа хийхэд нь нэг нь хүүхдээ хараад нөгөөтгөндөө цаг гаргаж өгдөг ч юм уу тий. Эсвэл ингээд амарч байгаа өдрөөгөө хамтдаа гоё гурлаа гоё гадаа ийштэйшээ гоё зугаалал явдаг ч юм уу тий. Тэгэл ер нь байгаа моментдаа л яг гоё чадхаараа ингээл гоё дурсамжтай зугаатай өнгөрүүлэх гэж юу боддог. Тэгээд бас нөгөө нэг хүүхд ингээл за хүүхдний нэг нас хүрчүүлэх учиртай. Тэр үеэс л ээжүүд завтай бол өөрсдөө анхаарч эхлэх боломжтой болдог гэл ингээл надад болохоор тэр мөр амар утгагүй санагтаад байхгүй юу. Яг мэдээж л завгүй л дээ хүүхдтэй амар их цаг бас зарцуулаад сайн харах хэрэгтэй. Гэтэ тэгээ би чинь зөвхөн юм чинь би нэг нас хүрэхийг хүлээгээд ингээ бас өөрийгөө бас гарганд найж болохгүй. Өөрийнхөө дуртай юм аа ингээл бас ер нь тэгэл зохицуулаад хийхийг л хүсдэг, хийхийг хичээдэг. Төрсний дараа ингээл ээжүүд маань буцаж хэмэндээ ортол бас нэг хөрх хугацаа шаардна та. Тэгэл яг хүн болгоны бодол өөр л ахaltaа. Тэгээ би болохоор ингэж боддیں۔ Ээжүүд зарим хүмүүс чинь ингээд одоо за нэг бүсэн тураал нэг бүсэн гоё болол гоё хуцанаар авъя. Одоо ингээд тарган юм байгаа юм чинь яшаа гэдэг ч юм уу. Би болохоор яг тиймэрхүү бодлын яг ингээд эсрэг байдаг байхгүй юу.
тэг нийгэм өсөн гэдэг зүйл угаасаа байхгүй байхгүй юу? Бид нар нийгэм өсөн амьдрахгүй шүү дээ. Энд чинь ингээл бидний амьдрал цаг хугацаа өрнөөл амьдрал өрнөжл байгаа. Би тэгшнээ өнөөдөр тарган байгаа гэсэн би амьдарч байгаа шүү дээ. Тийм учраас би өнөөдөр тарган гэсэн би тарган юм чинь тарган хүн гоё хугацаа авч өмсөж болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Тэгээ би гişнээ буцаж гоё бухуучин гоё турхаа бит ороогүй гэсэн би одоо сүүлийн үед модонд орчих гоё хуцыг авч өмсмөр биш үү. Тэгэл би зүгээр хамаагүй тэр үедээ тааруулаад шопинг хийгээл хуцаагаал өмсчин турсан ч аваад өмсчин би болохоор нэг жоон тиймэрхүү бодолтой байхгүй. Тэгээ бас энэ чинь яг гоё байхыг ингээл хичээгээл ингээд байгаа юм бол нэг байхгүй. Зөв өөрийнхөө л одоо нэг би хүүхэдтэй би ингээл амжихгүй байна гэл тэрэндээ ингээл түүртэж чинь эн чинь бол маш хэцүү гэж ингэж бодохгүйгээр зүгээр л амьдрал өрнжийн дуртай юмаа хийж байна. Цаг гарч өгөхгүй. За өөрийнхөө хувийн дуртай юмаа их мөнгө цаг гарч өгөхгүй бол нөхөртөө хүүхдээ хараараа би юм хийж байна. Гэт ингээ хэлчин. Ер нь амар ингээд энгийн тэрнээс ш яг ингээл заавал бүх юм ингээл төгсөөлөх гал ингээл заавал нэг юм амар гоё байх гал тий. Тэр гоё байх боломж одоо нөхцөл байдлыг хүлээгээл тэр хуцааг хизээ гарч хүлээгээл ингэж бол байхгүй. Бас дээрээс нэг юм хэлэхэд одоо энэ влогч юм бол одоо нэг 1 минут нэг 12 секунд орж гин үү? 1 минут 12 секунд чинь болвол яг амьдралын бүтэн 24-48 цагийг бичихгүй шүү дээ. Яг ингээл зарим одоо блогн дээр гарахгүй ч нөө бас өөр юмнууд бас цаагаараа ингээл байж л байгаа. Яг бүх юмаа ингээл влог хийгээл яг ингээл одоо daily vlog ингээл өдөр тутмын влог хийж гинэ гэдэг чинь бас яг бүх ингээд яг бодит амьдралынхаа бүх юмыг дэлгэж харуулж гинэ гэдэг үг бас биш байхгүй юу? Амжихгүй бас ингээл янз бүр болох өдрүүд тиймэрхүү юу зөндөө байгаа. Тийм байна. Одоо ингээд давхцаагаа асуултуудаас ингээд яг 2 асуулт л үлдлээ. Энэ хоёртай хариулаад тэгээ влогоо дуусгая. За энэ болохоор өөрийгөө гоё товчхон танилцуулаач гинэ. Өөрийгөө гоё товчхон танилцуулж энэ асуултыг би хамгийн ихэнд хариулах хэрэгтэйсэн биш. Дуусгах чагтай хариулдаг гинэ. За товчхон өөрийгөө танилцуулбал би 1998 оны 2 сарын 17-нд төрсөн амааг хонгорцуул гэдэг айлын том дараа 2 дүүтэй багтаа өвөө мэдэр өссөн. Тэгээд найз залуу одоогийнхаа нөхөртөөгөө үерхэд яг одоо ер нь үерхэж эхлэх гэх юм уу 7 сард яг 10 жил болох гэж байгаа. Тэгээд Солонгост нөхөр хүүхдийнхээ хамт амьдраад одоо 12 сарын сүүлээр яг 5 жил болох гэж байна. Тэгээд нэг юм охин байна гэж. Метр 56-гийн өндөртэй 50 кг амжинтэй. Нөхөр чинь хэр сайн аав түшиг тулуур вэ гинэ. Маш сайн аав. Одоо ингээл би ингээл 7 хоног болгоо нэг влог оруулдаг. Тэгээ энэ нэг влогыг чинь хийхэд ер нь нэлээд хөргөн цаг бас зарцуулна шүү. Тэгээд тэр болгонд чинь нэгэл хүүхд гэр орны ажил хоолундаа бүгдийг ингээл дотоо зохицуулна. Тэгээ би чинь 7 хоногт бол тогтмол нэг 2 удаа гоо сайхны салон ороод ингээд хүмүүс суруугаа бодуулаад самс нормос суулгаад явцдаг. Тэр болгонд одоо бас ингээд надад ингээд өөрийгөө хайрлах боломж олгоод ингээд миний хайр яваа, хайр нөхнарчаа гэд ингээд явуулдаг. Тэгээд би ч бас сард ер нь 2-3 удаас шопинг хийчихэн. Гэт ер нь ингээд яг миний дуртай юмд ингээд цаг зарцуулахад маань ингээд надад маш сайн ингээд хүүхдээ хараад гэр орны ажиллагээд ингээд боломж олгодог. Боломж олгох биш. Надад ийм тэр гоё тав тухтай ингээд сайхан хүүхдээ санаа зовхгүй, хоош аргалуу санаа зовхгүй сайхан тайван явах тийм юм байна. Боломж олгох юм байна. Тийм нөхцөлийг маань гоё бүрдүүлж өгдөг маш сайн аав байгаа. Яг удаас тодор ингээд охиноо хараад хоолоо хийх гэж байна. Галтгоонд одоо 40 нэл нөгөө ирч. За тэгээд ингээ асуултууд маань ингээ дууслаа. Йоо. Амар ийм бүрдэгтэй амар урт. Влог болох байхаа. За тэгээд бүгдээрээ дараа 7 хоногийнхоо влогоор уулзцгаая.
Hi. Баяртай.